Энэ ЮНЕСКОгийн экспертүүд Монголд ирээд танаа шинжлэх ухааны салбарын хамгийн эмзэг хэсэг бол санхүүжилтийг ганцхан их үсвэртэй юм а гэж 2 удаа зөвлөгөө өгөөд тэгээ тэр ганц их үсвэр бол шинжлэх ухааны технологийн сан байгаа. Одоо үндэсний гэдэг тодтолтой болсон. Тэр сан одоо энэ 25 он гараад энэ үндсэн үйл ажиллагаа нь одоо эрдэм шилгээний зардал. За эрдэм шилгээний хүрээлэнгийн үндсэн чиглэлийн санхүүжилт. Нэг ч төгрөгийн санхүүжилт хийсэнгүй. Тэр сангаас хагас жил өнгөрлөө. Тэр сан одоо байд юм уу, байдгүй юм уу? Тэр талаар нэг тодорхой хариулт өгөөч. Ер нь миний бодлоор бол энэ шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогыг эдийн засгийн хөгжлийн яамдаар өгсөн их зөв гэж бодож л явдаг хүн. Гэтэл нөгөө сахил хүртээ шал дордог хүчээр бүтэн жил эрдэм шилгээний хүрээлэнгүүд санхүүжилт авал хагас жил өнгөрлөө. За нэгдүгээр, хоёрдугаар асуулт бол энэ тэр эрдэм шилгээний зардал гэдэг байгаа үндэсний шинжлэх ухааны технологийн сандаар байгаа тэр зардал бол үндсэндээ яг сүүлийн 10 жилийн дунджаар 10 тэрбум төгрөг. Одоо энэ 25 онд 12.1 тэрбумаар баталсан. За гэтэл энэ зардлаар чинь тэр эрдэм шилгээний ажилтнууд эрдэм шинжилгээний ажилтан хэрэгтэй ийм ур болж худалдаж авдаг. За жижиг сажиг багж хэрэгслээ авдаг, хөдөө экспедицээр явдаг ийм байгаа. Гэтэл энэ төсвийн тодтолдоор 45% хэмнээ хасаа ичж байгаа. Энэ чинь бол ямар нэгэн төсөл хөтөлбөр дутуу байна, хэрэгжээгүй байна, 6 сарын 31-ээс өмнө гэрээгээ хийгээгүй байна гэдэг чи шал өөр юм шүү дээ. Энэ чинь тэр системийг ажилуулж идэг бензин байгаад байдаг. Тэгэхээр энэнийг бол ерөөсөө хасч болохгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэнийг одоо залруулах ямар боломж байна вэ? Энэ хоёрдугаар асуудал байна. Үүндэг тодорхой товчхон шиг хариу өгөөч. Түүнээс одоо ер нь дахиад 3 дахь асуултаа. Одоо бүхгүйн 9% төрийн албаныхаа 9%-ээр хэмнэнэ гэж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын эрдэм шилгээний ажилтнуудыг бас ЮНЕСКО-гоос хэлэхдээ та нар ер нь Азийн дундаж төвшөнд очиж танах одоо хэвийн одоо эрдэм шилгээний ажилтны тооч нь хангагдана. Манайх бол 1 сая хүнд ногдох эрдэм шилгээний ажилтнаараа ажилтны тоогоороо Азийн дунджаас 3 дахин доогуур. За тэр Финлянд гээд Европын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 20 дахин доогуур. Тэгээд энэ салбарт оронтоог сүүлийн 20 жилд ганцхан удаа оронтоо жаахан нэмсэн. Тэр нь бол 95 хүнээр нэмсэн. Тэгээд одоо дахиад 9%-аар асна ихтэй зэрэг чинь 1400 хүн асах гэж байгаа юм. Бид нар аль болохоор оронтоо нэмэлгүй яваад л энэ салбар чи байсан чинь тэндээс нэг эрдэм шилгээний ажилтан хэдэн асах гээд ингэж байдаг нь ямар учиртай. Энд чинь багш эмчнээс үнцийн багтай улсууд биш шүү дээ. Энэ тезэ энэ төр бол арай өөрөөр хандаж болдог. Энэ ийм 3 асуултанд нэг сайн хариулаад өгнө үү? Тавдугаар микрофон. Эдийн засаг хөгжлийн яам хариулах юм байна. Эдийн засаг хөгжлийн яам шинжлэх ухааны нэгдсэн бодлогын газрын дарга Бат Тогтох. За гишүүний асуултанд хариулъя. За 2024 оны тухайд бол эрдэм шинжилгээний зардал манай шинжлэх ухааны технологийн сан буюу тусгай сан дээр бол 11.3 тэрбум төгрөг батлагдсан байдаг. За тэгээд үүнтэй холбоотойгоор үргэлжилж байгаа төсөлд бол нийтдээ нэг 2.5 тэрбум төгрөг. За шинээр хэрэгжиж байгаа төсөл дээр үндсэндээ нэг 5.3 тэрбум төгрөгийг төсөвлөж бол хөтөлбөр арга хэмжээний тушаал гарсан. Тэгэхээр үүнтэй холбогдлолтой бол үргэлжилж байгаа төслүүд бол өмнө нь тушаал гарцсан гэрээний хийгдсэн төслүүд учраас сууж шилжээд явах бололцоотой. Тэгэхээр энэ чиглэлийг бол яамнаас бол санд өгсөн байгаа. За тэгээд үүнээс гадна шинээр хэрэгжүүлж байгаа төсөлд бол гол нь үндсэн чиглэлийн санхүүжилт байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн өмчт эрдэм шинжилгээний хүрээлэн судалгааныхаа үндсэн чиглэлээр санхүүжилт авдаг. За энэтэй холбогдлолтой ажлын хэсэг гараад өмнөх ажлыг үнэлээд за холбогдох сайдын тушаал мөн 32 хүрээлэн дээр гарч санал руу хөргүүлсэн байгаа. За тэгэхээр холбогдох тушаалуудын хүрээнд бол сан бол санхүүжилтийг одоо сангийн яамтай тохироод хийх ийм үүрэгтэй. Тодголын тухайд бол
шинэ ухааны байгууллагын тухайд бол нийт төсөв бол 9%-аар танагдж байгаа. За гэхдээ таны дурдсан эрдэм шинжилгээний зардал бол энэ олон улстай судалгаа хөгжүүлэлтийн зардал гэж ярьдаг. Тэгэхээр энэ зардал бол нэг их өсвөр буюу шинэ ухааны технологийн сангаас санхүүжиж байгаа. За энэ бол нийтдээ 11.3 тэрбумаас 48%-аар танагдаад нэг 5.9 тэрбум руу орж байгаа. Энэ зардлаас бусад зардал нь бол нийтдээ нэг 9%-аар танагдаж байгаа. Гэхдээ тодголын дараах зардлаар бол үргэлжилж байгаа төсөл болоод за үндсэн чиглэлийн санхүүжил тэгээд тодорхой хэмжээнд бага хэмжээнд бол шинэ төслүүдийг санхүүжүүлэх ийм боломжууд үүсэж байгаа. За эрдэм шинжилгээний ажилтны тоо бол та дурдчлаа олон улсын дунджаар бол үндсэндээ 2-3 за хөгжингүй орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтнуудтай харьцуулахад нэлээд ол зөрүүтэй тоо байдаг. Да үндсэндээ full time researcher гэж ярьдаг. За бүтэн цагаар ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан бол 1300 орчим байгаа. Тэгэхээр энэ тооноос дахиад хасахад бол нэлээд хүндрэлтэй байдал руу орно л гэж харж байгаа. Сангийн сайд нэмж хариулах уу? Энэ тодтолоор яагаад энэ 45 Баттогдох дарга 48% гээд яхаа. Над өгсөн энэ тоог харах юм бол 45%-ийн хэмнэлтгийг эцэг эрдэм шинжилгээний зардлаас эн чинь тэр системийг ажилуулдаг бензин болохоос биш. Одоо худалдаа авалтаар өгөөд хэрэгжүүлээгүй төслийн зардлаас шал өөр зардал шүү дээ. Тэгээ Баттогдох дарга бол бас тодорхой хариу өгсөнгүй. Ер нь танаа яамны за би тодтогч дахиад жаахан тодтогч. Тэгээд энэ үндэсний шинжлэх ухаан технологийн сан хагас жил эрдэм шинжилгээний нэгж байгууллагад нэгж төгрөгийн санхүүжилт хийгээгүй байхад танаа яам яагаад арга хэмжээ авдаг вэ? Тэгээд одоо энэ байгууллагуудаас энэ жил ямар үр дүн шаардах хэрэг байна та нарт? Чи болохгүй шүү. Үр дүн ямар ч үр дүн гарах байхгүй. Одоо хөдөө экспедицээр явдаг ажлууд өнгөрцөө. Ургуулын вегетацийн үе хоцорцоо. Тэгээд одоо ямар ч үр дүн шаардах хэрэггүй яам одоо яах юм нэга. Тун харамсалтай юм байна шүү дээ. За 6 дугаар микрофон Ганбат дарга. За асуултанд нэмж хариулъя. Яг бид бол эхний 5 сарын гүйцэтгэлийг нэгэн санхүүжилтанд гарч учраас 6-аас 12 сар дээр үлдсэн санхүүжүүлэлт бүх газар дээр ажил зарчим барьсан. Энэ дээр яг бидний гол үндэслэл бол мэдээ төсвийн орлого 3.3 их найдаар буурч байгаатай холбоотой бүх байгууллагууд төр хэмж болох зардлуудыг ерөнхийд нь бууруулж яг энэ хүрээндээ л буурч байгаа. За яг энэ дээр дүнгууд нь яг тоогоороо бол зарим дээр ялгаатай юм шиг харагдаад байгаа боловч энэ яг эхний 5 сард зарим байгууллагуудын зардлууд нь зарцуулагдаагүй хэмнэлтэд явж байсан учраас яг хувиар бол адил хуваараа бууруулж байгаа. Зөвхөн яг тооны хувьд бол зарцуулагдаагүй үйлдэл их байсан учраас тэрнгээрээ өндөр дүнтэй харагдж байгаа юм өнөд байгаа. Ер нь яг энэ сангийн менежментийг сайжруулах шаардлага бол байгаа. Энэ тал За гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн